Турбо киносувагт эргээд тавтай морил. Бид энэ удаад 2014 онд нээлттэй хийсэн Солонгосын Инэдми Miss Granny киног ярьж өгөх гэж байна. Бүхий л амьдралаа хүүгийнхэн төлөө зориулсан Малсуу эмээ нэг л өдөр хинт ч хэрэггүй болсон мэт мэдрэмж авдаг. Яг тэр үед нь эд шидийн гэмээр зүйл болж бүх хүний хайрыг татсан 20 настай залуу үеийн царай дүр төрх нь эргээд ирдэг. Гинэт залуучсан Малсуу эмээ цаашаа юу хийх бол ингээд хамтдаа киногоо сонсцгоё. Кино эхлэхдээ баахан бөмбөгний талаар ярьдаг. Эмэгтэй хүний амьдралыг бөмбөгтөө зүйрлдэг. Жишээлбэл цэцэг шиг 10 хэдэн нас нь сагсан бөмбөг. Өндөрт хөөрч байгаа бөмбөгийг авахын тулд залуус бүгд гараа өргөдөг бол 20 орчим насны эмэгтэйчүүд регбигийн бөмбөг. Ирчүүд бүх хүчээрээ гүйж бөмбөгийг авахын тулд тэмцэлддэг. Бүр бөмбөгт амиа тавьдаг гээл бод. 30 орчим насны бүсгүй болоод теннисний бөмбөг. Нэг бөмбөгний араас хөөцөлдөж байсан үе огцон буурах боловч бөмбөгийг гих анхаарал одоохондоо гайгүй байдаг. Анхааран дунд насны бүсгүй гольфийн бөмбөг. Нэг бөмбөг, нэг эрэгтэй. Тэр эрэгтэй бөмбөгөө харахал юм бол маш холоо зөгчихдөг. Тэгээд эмэгтэй хүн тэр насыг өнгөрөхөл юм бол бүгд бөмбөгнөөс бултана. Кино эхлэхэд нэг иймэрхүү юм яриад байгаа юм да. Одоо цаашаа үргэлжлүүлье. Их сургуулийн нэг багш оюутнуудтай хөгшчүүлийн талаар хичээл орж байгаагаар гардаг. Оюутнуудаасаа хөгшин хүн гэхээр юу бодогддог талаар асуухад үрчлээдсэн арьс, яст мэлхий шиг удаан хөдөлгөөн бас сонин үнэр гардаг гэж оюутнууд хариулахад дүрс солигдсон. Өнөөдрийн киноны гол дүр эмээ маань дурсамжаа ярьж байх нь тэр. Хар залуугаараа нөхөрт гарч гэрлээд удаагүй байхад нь нөхөр нь өнгөрөөд ёстол гэрт орж юм гадаа гарч ир болж байсан талаараа хамт ажилдаг өвгөндөө ярьдаг. Ганцаараа үлдээд маш их зовж бас хүүгээ маш их хайрлаж өсгсөн талаараа ч хэлдэг. Тэгж их хайрлан өсгсөн хүн сайн явахаар барах уу? Бүр хөгшчүүдийн асуудлыг мэрэгжилтэн бүр цаашлаад улсын их сургуулийн багш гэж магтаад сүйдл болно. Байнга л магтдаг учраас хавь оройхон нь ч андахгүй мэддэг бололтой. Бас хүүн дүүргийн засаг даргатай хэлж байгаад энэ кафег хөгшчүүдэд зориулан нээлгсэн юм байлээ. Кафед нь ягаан цамцтай энэ эмээ орж ирнэ. Манай эмээ энэ эмээ хоёр угаасаа бие үздэггүй бололтой. Манай эмээ өвгнөөс энэ эмээтэй хамт явдаг нөгөө эмээг нь асуутал найз өвөө нь хүүхдүүд нь асрамжийн газар өгчихсөн гэсэн гэхэд үүнийг нь сонссон манай эмээ манай хүү бол өстө яг л өгч харагдаач өстө яасан өөдгөө хүүхдүүд вэ гэд хүүгээ магтах гэтэл нөгөө эмээ заас одоо болж үзээ чи дахиад л магтах нь гэж хэлээд найз өвөөг нь өдөж эхэлдэг. Манай эмээ ч гэсэн яаж мөчөөгөө өгөхвдэ. Манай пан овгтноос хамгийн мундаг нь манай хүү гэтэл нөгөө эмээ тийм сайн хүүтэй юм бол салж унах гэж байгаа гуталтай яваад байдгийн чи яасан сони юм бэ гэж хэлүүлээд л бас л дууга хураана. Ам хэлэнд хөгжчихсэн нөгөө эмээ Америкт байгаа хүүхдүүд дээрээ очих гэж байгаа гэд бас пассвордны шин зураг авахгүйсэн талаар найз өвөөд нь үзүүлнэ. Ганц үг газар гээхгүй дээр нь хүний дор орох дургу манай эмээ үг бүрийг нь үлгэж аваад даалж хүрээгүй мангар бацаа минь том хүний өдөөс давраад байгаарэ гэдэл өстөж аваад бөөн зодон хоёр эмээг салгах гэж байгаад өвөөч зохиолоод амжина. За ёстой гурвалжин дөрвөлжин юм болж байна да. Манай эмээг Малсуу гэдэг. Найз өвгнийх нь охин аавда та одоо тэр эмээгийн юунд нь болд юм бэ гэдэл үглэж эхэлнэ. Харин энэ үед Малсуу эмээ орж ирээд охиныг нь том хүний өдөөс цор гэлээгээ тас загнана. 30 хүрчгээд аавда төвөг удаад гээд ууттай тоор өгчгөөд гараад явхад аав нь охиноо өмөрөх битгий хэл нэмж загнаад хүргэж өгөө гэд араас нь мотоцикла түрээд гүнэ. Охин нь аавынх нь тоорноос харшилтагч мэдэхгүй ээж гэдэл үлдэнэ хөөрхий. Гэхдээ л энэ хоёр маань залуухаас цаашаа харагдаж байгаа зү. Бас романтик юм аа. Телевизийн найруулагч шинэ хамтлаг дуучин гаргаж ирэх телевизийн шоу хийх гэсэн боловч санаанд нь таарсан авьяастан олдохгүй л байдаг. Дүрс буцаад Малсуу эмээгийн дэрнэ. Солонгос киноны уламжлал ёсоор Малсуу эмээч бас үглээ хатан бололтой. Бэрдэн ёстой юу ч наалтхаа байсан аятал харагдана. Малсуу эмээгийн ач охин нь сургуулаа төгссөн ч олигтой ажилгүй. Харин ач хүн энэ шар толгойд хичээл гэхээс илүү хөгжим дуунд илүү сонирхолтой. Тэрийг нь ээж нь мэддэгч эрс эсэргүүцдэг. Дуучин болох гэж би ингэж зовж гин гэж бодоо юу гэхэд нь Малсуу эмээ "Юу чи яхаараа зовдیں۔ Нөхрийнхөө олж ирсэн мөнгөөр жаргаж байна" гэдэл ээжийнх нь урдуур ороод ачгүйгээ эрхлүүлээд бүр халаасны мөнгө өгөөд гаргаад явуулчихдаг. Уг нь ингэж болохгүй л дээ эмээ минь. Бэрн ээжээ хүү сурах ёстой штэ. Би хүүхдүүдийнхээ хүмүүжлийг мэдээлдэ гэхэд нөгөө улиг болсон ганцаараа хүүгээ өсгсөн түүхээ ярьж амийг нь таглана. Ингээд байхаар бэр нь юу ч хэлж чадахгүй тодорхой штэ. Өрөөндөө ихнэр нь ямар нэгэн юм ууж байна. Үүнийг нь харсан нөхөр нь эмнэлэг явах талаар ярихад ихнэр ямар нэгэн юм хэлэх гээд хэлж чадахгүй хийдэмэл за юу ч шээгээл өнгөрөөнө. Энэ гэрт хүүгээл дахин шүтсэн ээжийг хараад кино ярьж байгаа би ч дургу хүрхэн.
За тэр ч яхаа буцаад кинонд орё. Нөгөө дууланд барина гэд байсан хүн ийм нэг бүтлгүй рок хамтлагтай бололтой. Хамтлаг дунд нь маргаан болоод гоцлол дуучинчгүй бүр бэлтгэлийн байрчгүй болчихдог. Учир нь гоцлол дуучныхын сул тал нь авьяасгүйч харин давуу тал нь мөнгөтэй байсныг гинт сандаг. Гэхдээ өнгөрсөн л дөө. Масуу эмээ захын гутлын лангуун дээр байгаа нэг гутлын үнийг захыг 3 бүтэн тойрогтоо хэдэн ч удаа асуусан бүүмэд. Сүүлдээ худалдагч нь ууралсан ч масуу эмээ за дахиад нэг тойрчхоод ирье гэд л яваад өгнө. Гэртээ эрэхтэн гэрийнх нь хаалга онгорхой ширээн дээр нь байгаа бүх юм замбраагүй болчихсон байлаа. Яг энэ үед нь бэрэн түргнэр эмнэлэгт хүргэгдсэн байв. Эхнэр нь сэрээд нөхөртөө ээж гэж шивндэг. Масуу эмээ намайг дуудаж байна гэ баярлтал эсэргээрээ ээжийг гар гэсэн байлаа. Бэрийнх нь биеийн биш бараг сэтгэл нь өвдсөн юмдгүү да. Эхнэрийг нь эмчилж байгаа эмч хүүгийнх нь найз бололтой. Гэрлүүн хэд хоног амраагаад явуул гэж хэлдэг. Гэрлүүн явуулмаар байвч харамсалтай нь эхнэрийнх нь аав ээж хоёр хоёулаа өнгөрсөн байв. Аль болох стресстэггүй байх ёстой байтал үргэлж өглөж гоочулдаг хатам ээж нь өвчнөх нь их усүр болчихов. Хүүхдүүд нь тэр тусмаа ач охин нь ээжийг бодоод эмээг асрамжийн газар өгье гэхэд ач хүү нь эсэргүүцэн эмээгээ тийм газар явуулахгүй гэд маргаж байхыг масуу эмээ сонсчихдог. Хүү нь яахаач мэдэхгүй хий дэмээл мэдэн бодлно. Маргааш нь масуу эмээ хүү бас ач охинтойгоо хамтдаа махны газар хоол идэнэ. Хүү нь эхнэрээ зүгээр болохоор би заавал очиж авнаа гэж хэлсэн ч гэсэн масуу эмээ эхнэртээ санаа тавь би зүгээрээ гэж хэлээд юу ч болоогүй юм шиг л царайлдаг. Царайнаас нь харахад л зүгээр биш байна л да ойлгомжтой. Дараа өдөр нь бололтой. Нөгөө кафед нь нэгэн эмэгтэй масуу эмээг таниад хүрээд ирдэг. Нэлэх хүүхэдтэйгээ очих газаргүй байхад нь гэртээ оруулж тусалсан биш. Гэрийг нь орвонгоор нь эргүүлсэн гэд бөө юм болно. Гэхдээ энэ бүх зүйл нь хүүгийнхээ төлөө байсан гэж цорхирэн уйлдаг. Автобусны буудал дээр малсуу эмээг уйлж суугт нь ачхүү нь хоол авч өгөөч гэд найзуудтайгаа ярьдаг. Болцсон газар руугаа явхаасаа өмнө залуу насны гэрэл зураг гэсэн зургийн студид зураг авахулахаар болно. Зурагчин таныг 50 насаар залуу харагдуулахаар зургийг нь аваад өгье. 1, 2, 3 гэд зураг авна. Зурагчингаас гараад суух ёстой автобус нь ирж байгааг хараад малсуу эмээ байдаг хурдаараа гүгээд бүр гүйцэж очиж зогсоогоод сууна. Жолооч нь сонин харснаа хөдөлдөг. Зөвхөн жолоочч биш, арын судалд байгаа залуус ч гэсэн сонин гэхээс илүү шохоорхож хараад байв. Үгүй сонирхолгүй яах вэ? Жинкнээс 50 насар залуу болчихсон байгаа юм чи яах юм? Арын судлаас харанхууд хар нүдний шилжүүлсэн эвгүй усны стайлтай энэхүү урд нь ирээд өдөж гарнаа. Малсуу эмээ юу болоод байгааг ойлгохгүй зад загнаад хар шилийг нь автал зайлуул гой сайхны асуудалтай болж таарна. Буцаад шилийг нь зөөлхөн зөөлгөд явуулах гэтэл тусгалыг нь хараад жинхэнэ шок. Аптекаас тавьшруулах юм авах гэтэл тэнд байгаа хүмүүст ч залуухан харагцаар байгаа нь манай эмээг бараг айлгаад байгаа мó хаашийн. Залуухан охины биегтэй хөгшин эмээгийн яриатай, мод нь хоцорсон хувцастай ачхүүгээ тэр холоос л харж чадлаа. Буцаад зургийн студид хайсан ч тийм газар огт байдаггүй. Маргааш нь масуу эмээг гэртээ ирээгүйг найз өвгөнд нь хүн ирж хэлдэг. За ёстой өвөө бөө юм болно. Яана барьцаалагдчихсан болов? Хүүши мөнгө дутуул надад хэлээрээ байшингаа зараад ч хамаагүй би мөнгө нэмэн шүү гэж ирээд л. Охин яаж зүгээр байх вдэ? Бас л үглэн. Мэдээж байшин савын зарна гэд ахчин яаж зүгээр байх вдэ? Манай 20 настай масуу эмээ саавнд хончжээ. Хар дарч зүүдэлж сэрээд болж байгаа зүйлстэй эвлэрч өгөхгүй хിവэрэл байлаа. Тэр саавнд нөгөө өвгний охин бас байна. Нөгөө охиныг нь харж байхад малсуу эмээ залуухан болсон биеэ гайхуулаад сүйд циркийн үзүүлбэр цаашаа. За ингээд нэг сэргэлтийг аваад боломжийг ч утгаар нь ашиглаж эхэлнэ. Үсээ аауд руу хэп бүрэн шиг засуулна. Манай эмээгийн дуртай жүжигчин. За цаашлаад хөөхөн хүүхний аян дээр хөөхөн хүүхэн хувцас сонгодог шиг солонгос маягаар мөнгийг цацаж өгнө. Хувцаслаж дуусаад дэлгүүрийн гадаа байгаа тэрхтээ хүүг хөгшин стилээрээ өхөөрдөд сүд. За илүү чинжүүг нэг үнэрлэе гिचгсэн балаарч байгаад ээжт нь баригдаад үнэрлэж байсан чинжүүгээ буцаагаад өгчихнэ. За цааш манай эмээ нөгөө зах дээр очиод хараад байсан гутлаа шууд лавна. Очих газаргүй учраас найз өвгөнийхөө хажуу өрөөг түрээслэхээр ирдэг. Нэрийг нь тэд нар асуудал өө дүүрий гэж танилцуулна. За ингээ гэрте болсон юм чин асуудал үүсэхгүй тулд гэрийнхэндээ надгүйгээр сайхан амьдраарай гэж бичээд зурвас үлдээн. Дараа өдөр нь хөгшчүүлийн кафед бараг тоглолт болноо. Ягаан цамцтай эмээ тайзсан дээр бут авахыг нь хараад манай малсуу эмээ авьяасаа үзүүлэхэр болно. Залуудаа манай эмээ дуугч ойлуулдаг байсан гин шүү. Дуулахыг сонссон бүх хүн уярхаас гадна ач хүн бас нөгөө телевизийн найруулагч хүртэл ховсдуулчихсан зогсож байна. Дуулж дуусаад харсан ач хүн зогсчээд хараад хумгүй шууд л зогтно. Ер нь манай эмээ нэг хөгшин хүн шиг ярьж орж ирээд л ууй нөгөө хэдийгэ шокруулнаа. Тэгж ягаад баригдчих гээд л байх юм да. Бандсандаа өрөө рүүгөө явах гэтэл зүгтайгаад байсан ач хүн хүрээд ирдэг. За одоо цайрсан эмээ минь. Ач хүүтэйгээ хамтдаа архиунгаа ач хүн хамтлагийнхаа дуучин болооч гэж гойно. Эмээ нь ач хүүгээ өрөвдөө зөвшөөрөхгүй байсан ч зөвшөөрнө л тоо ойлгомжтой. Телевизийн найруулагч бас л шин дуучин хайсаар. Гэхдээ энэ удаа хайж байгаа хүн нь тодорхой. Ач хүүгийнхээ бүтэхгүй хамтлагийг харсан эмээ нь хэлэх үггүй болно. Тэгээд хамтлагийн жанрыг нь оронгоор нь эргүүлэн дээ. Тэд гадаа гудамжинд дуулж эхэлнэ.
Хүмүүст ч энэ нь таалагдана. Метронд уйлж байгаа хүүг сурамгаас хатуулж байгаа хөгшөө хүн шиг өглөө өхнийг харсан нөгөө найруулагч залуу суглаанд хожсон аятал харна. Тэгээд араас нь дагна. Нөгөө залуу царайтайч санаа нь явчихсан эмээ маань яах вэ? Араас нь дагхыг мэдлгүй яах вэ? Хэл яриагаараа найруулагчийг бол гайхшруулна. Харанхуй шөнө нэг залуу дагаад ахаар эвгүй санагдах нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд ирж яваад цагдаад бариад өгчихнө. Нөгөөх нь ч гандан буурахгүй дугаараа өгөөч гэд ачуулаад явна. Аж ахуйн эмээ гэртээ урьдаг. Малсуу эмээд бол нэг сонирн биш. Харин гэртээ очиж хадгаламжийн дэвтрээ авах нь илүү чухал байлаа. Дүр солигдоод цагдаа дээр байдаг. Малсуу эмээгийн хүү найз өвгөн хоёртон цагдаа гэрээсээ явсан биш юм шиг байна. Энэ барьцаалагдчихсан юм шиг байна гэд бичлэг үзүүлтэл танил шүхэр харагддаг. Бас энэ шүхэрний эзэн хэргийн эзэн байж магадгүй гэхэд найз өвгөн нэг зүйл сансан аятай гайхна. Буцаад дүрс эмээгийн гэрт нь очино. Оройн нь гэрт нь хоол идэж байх үед охины яриа хатан ээжийг нь санагдуулсаар байдаг. Хүүгээ орж ирэхэд нь банк мэндэлтгэрээ босч ирээд мэдлэгийг харсан бүгд гайхна. Үгүй яана баригдлаа штэ эмээ. Аав нь мэдээж сэтгэл санаа таагүй харагдана. Маргааш нь найз өвгөн нь хажуу өрөөг нь түрээсэлсэн охиныг сэжгэлсэн байдаг. Шүхрийг нь таниад явсныхан дараа цүнхийг нь угтал эмээгийн шүд нь гараад ирдэг. Телевизийн шоуны шалгаруулалт явагдаж байна. Манайхаар оддын ирэлтэрхгүй юм уу та? Манай хэдийн хамтлаг найруулагчийн сонголтоор шууд нэвтрүүлэгт орохоор болдог. Ногоон гэрлээр л давхлаа гэсэн үг. Орой масуу эмээ гэртээ иртэл хав харанхууд гидсэн дээр нь хим шүдийг нь гаргаад тавьчихсан байдаг. Бас араас нь гарч ирж айлах гэж байгаад манай эмээд химх нүдүүлдэг. Нөгөө найз өвгөн. Манай масууныг яасан бэ? Хаанагаа үхсэн үү? Амьд үү? Би масууныхан шүдийг танилгүй яах вэ? Энэ хийм шүдийг нь 70 насныхан төрсөн өдрөөр би өөрөө авч өгсөн юм чин. Багаасаа хамт үссэн тэр минь гэдэл бөө юм болно. Ингэж яагаад багнасаа яртал масуу юм нүрэ тулган харуулж бич саяныг эмээгийн залуугийн төрхийг нь тод сандаг. За ингээд манай хоёр цайрсан. Залуу охинтой инээлдээд сууж байхыг нь харсан ягаан цанцтай эмээ ёстой нүдэндээ итгэсэнгүй. Цагдаа янз бүрийн юм яриад цанааг нь зовоосон гэд хүүдээ үлгэр зохиож ярих даалгавар найзтай өгнө. Найз өвгөн давслаад нэмээд ирэхээр надтай хурим хийн гэж аваасан. Эмээ хаалганы цаанаас өвөөг нүдэрэ барьж идэнэ. Дүр солигдоод саавнд нөгөө ягаан цамцтай эмээ түрүүн харсан юмн дээрээ баахан үг нэмж хачирлаад өвгний охинд матаж гарна. Янз бүрийн солиотой үйлдэлүүдийг нь харсан охин нь шижээлэж эхэлнэ. Найз өвгөн нь тас хар сав хөмсчихсэн мотоцикл унаад телевиз дээр аваачиж өгнө. Бэлдсэн дуугаа шууд нэвтрүүлэхээр ёстой л уянгуулна да. Энэ дуу эмээгийн залуу насыг тэр чигээр нь бидэнд харуулдаг. Үдсэн хүн бүр уйлгаас гадна ааштай ач охин нь хүртэл ээж би дуучин болд юм уу гэж авдیں۔ Ингэтэл нь мэдрэмж төрүүлсэн байгаа. Энэ удаад усан паркад эмээ хамтлагийнхантайгаа бас телевизийнхэнтэй нэмээд найз өвөөтэйгээ цагийг өнгөрүүлж ягаад живэнгээ алддаг. Мундаг харуулах гэсэн биш өвөө ёстой өөрөө мяаранга алдаж харин эмээ нөгөө найруулагчийг өөр нүдээр харан найлан хатаж эхэлнэ. Эмээ маань нэг л эвээ болохгүй байна уу да? Энэ өдөр арьсаа шалбалчихсан байлаа. Арьсаа шалбаснаас болоод цус гарахад буцаад хөгшөрч байгаагаа тэр хоёр мэддэг. Харин үүнийг нь өвгний охин хараад шууд буруугаар ойлгон уйлж дуулан хөөж явуулна. Уйлж дуулан эмээг маань хөөгөөд явуулдаг. Мэдээж гэрээс нь явсны дараа найз өвгөн хүүдэн ээжийг нь залуу болсон гэж хэлтэл юу гэж итгэх вэ? Манаа нэг найз эмч байд юм аа гэд нөгөө эмч рүүгээ залгана. Эмч рүү янз янзын өвчний талаар яриад ёстой итгэсэнгүй. Очих газаргүй яхаа мэдэхгүй зогсож байхад нь найруулагч залган тэднийд очдог. Удаан хугацааны дараа эмэгтэй хүний нүдээр хин нэгнийг харсан мэдрэмжэндээ жаахан төөрнө. Ууж байгаа дарсандаа халаад хүүхэдтэй бас араас гүдэг нэг өвгөнтэй гэдэл ярьж өгнө. Яриач үргэлжлэн залууч тасарна. Имэйл уусаар үлдэндээ. Эмээгийн бирч бас ээжигээ санаж байдаг. Аж ахуйн маргааш бэлтгэл дээрээ гарч ороод маяглаа зүуд болно. Учир нь өчигдөр найруулагчтай хонсон гэж сонсчоод уурлаад байгаа нь тэр юм бэ зайлвал эмээ нь эвтэйхэн бүх зүйлийг тайлбарлаж байдал намжина. Холбоогүй байж байгаад найз өвгөнтэйгээ уулзахад өвгөн дурлсанг нь мэдэж байлаа. Харахгүй л би биенээ харцаар нь ойлгодог болч тээ. Банк хэрэлддэг ч гэсэн нөгөө ягаан цамцтай эмээ яагаад харагдахгүй байгааг асуухад харавсан гэж хэлдэг. Хүүн гэртээ ирээд хүүгийнхээ өрөөгөөр орж нөгөө охины зургийг харчаад ээжийнхээ альбомыг үзээд залуугийн төрх нь яг ижилхэн байгааг ойлгодог. Эмээ найруулагчтайгаа болцдогч яг өөрөөрөө биш учраас нэг л тоохгүй байлаа. Болзоо дуусахад эмээд үсний хавчаар бэлэглэж энэ үед нь эмээгийн зүрхний пульсийг нь дахиад ихсэгчдэг. Эмнэлэг дээр ягаан цамцтай эмээг ирэхээр очтол харамсалтай нь өнгөрчихсөн байлаа. Сүүлийн шовны өдөр боллоо. Ач хүн ирдэггүй. Харамсалтай нь осолд ороод ирч чадхааргүй болсон байлаа. Хамтлагч дуулахаа болоод эмнэлэг явах шийдвэр гаргах гэтэл эмээ дуулцгаая. Түүний дууг түүнд сонсогдтол дуулъя гэд бүх хүчээ дайчлан тайзан дээр амжилттай дуулж дуусгаад эмнэлэг рүү явдаг.
Ачхууд нь цус хэрэгтэй байна гэхдээ зэрэгцэн эмээ ирээд би цусаа өгье гэж зогсож байдаг. Эмээ ачхуу хоёр адил бүлгийн цустай юм байна л да. Найз өвгөн нь чирж гараал хэрэггүй гэд болиулах гэтэл чадсангүй. Харин хаалганы цаана хүүн хүлээгээ зогсож байдаг. Бүх зүйлийг сонссон нь ойлгомжтой. Ээжтэй өөрийнх нь өрөвдөлтөө түүхийг нь ярьж өгөөд та цусаа битгий өг. Би хүүгээ өөрөө хариуцъя. Та надаас болж дахиж битгий зов. Над шиг муухайч гаргалгүй сайхан амьдр ээжээ гэд гуйхт нь дахиж төрсөн ч би яг л энэ амьдралаар дахин амьдарч чиний ээж байх болно гэж хэлээд ач хүдээ цусаа өгнө. Эмээ залуу төрхөөрөө сүүлийн удаа сэтгэлийг нь догдлуулсан найруулагч хараад нүд андаг. Харин нүдэ нээгтэн бидний мэдих эмээ хүү бэртэйгээ ач хүүгийнхээ хамтлагийн тоглолтыг үзэж байдаг. Хамтлагийн гоцол дуучин нь ачхин нь болчихсон байлаа. Бэртэйгээ сайхан харилцаатай ч болчихсон байна. Бас тоглолт дуусаад найруулагчийг 70 насны төрхөөрөө хайрлан дахиад нэг удаа хардаг. Түүний толгойд нөгөө хавчаар гялалзаж байв. Найз өвгөн нь мотоциклтойгоо нэг зургийн өмнө зогсно. Хүүшээ энэ нөгөө залуужуулдаг зургийн студ байна штэ. Автобусны буудал дээр малсуу эмээг авахаар найз өвгөн нь очоод малгайгаа тайлтал залуу өвгөн зогсож байх нь тэр. Ингээд тэд мотоциклтойгоо бараг зүгтх нь холгүй яваад өгнө. Тоорын харшилтайч байнга авч өгсөн тоорыг идээд байдаг нь ямар учиртай юм бэ чи гэж эмээг асуухад тэр чинь хайр штэ гэж хэлээд кино дуустдаг. Өнөөдрийн кинотой хамтдаа байсанд баярлалаа. Танд таалагдсан бол лайк саба дараад хоцроггүй тулд хойхоо дарахаа мартаоцай. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Ингээд дараагийн киногоороо уулзтлаа. Түр баяртай.